Пестицидийн хэрэглэх хамгийн сүүлийн хугацаа буюу хураалтын өмнөх хугацааны тухай. Joy экспортын чанарын шаардлага нь тэнцэх царгасыг хадлан тэжээлийн зориулалтаар Сакраменто хүндэд тарилдаг. Энэ жилийн хувьд царгасны өт болон шар зураасны өт зэрэг хортонгуудын тархалт их байсантай холбогдуулан талбай нэлээд их нэр өгдөв. Учир нь өмнө нь ургамлын бөөсний эсрэгийн талбайд инсектицид хэрэглэснээс болж ашигтай паразитууд бодлого хэдхэн зөвгөөнүүдийг мөн хамтд нь устгасан байна. Талбайд тархас нь өтний тоо хэмжээ байх ёстой хэмжээнээс нэмэгдэж инсектицид хэрэглэхээс өөр аргагүй төвшөнд төрөв. Хортныг хянах мэргэжилтний зөвлөмжөөр Joy Intropid 2F гэсэн пестицидийг ашиглахаар шийдсэн байна. Эндээс харвал хураалт болохоос хэд хоногийн өмнө энэ пестицидийн хэрхэн хэрэглэх тухай мэдээллийг авсан байж таарна. Энэ таримтлыг хадлан тэжээлийн зориулалтаар хэрэглэх гэж байгаа учраас хураалтын өдрийн пестицидийг хэрэглэж болохгүй гэсэн зааврыг уншив. Мөн зөвхөн хадлан тэжээлийн зориулалтаар хэрэглэж байгаа учраас пестицидийг хэдэн хоногийн өмнө цацах ёстой гэсэн заавар нь байхгүй байв. Joy талбайдаа 7 дугаар сарын 6-ны өдөр мигмар гарагт пестицид татсан бөгөөд бям гарагт 7 сарын 17-нд царгасаа хадгалан халуулахаар гэрээ хийсэн ба буруу ойлгосны улмаас 7 дугаар сарын 10-ны өдөр талбай дээр 7 дугаар сарын 10-ны өдөр талбай дээр хүрээд ирв. Одоо бүгдээрээ жаахан бодцгоё. 7 дугаар сарын 10-ны өдөр Joy царгасаа хураахад түүний хураасан царгас нь пестицидийн хууль бус үйлдвэрлэлийн асуудал үүсэх эрсдэл байгаа юу? Та бүхэн юу гэж бодож байна? Энэ асуултанд хариулахын тулд хураалтын өмнөх хугацаа гэсэн тодорхойлтыг яаж ойлгох талаар ярилцгаая. Хураалтын өмнөх хугацаа заримдаа үнийг PHI гэж төвчилж нэрлэдэг бөгөөд пестицидийг хэрэглэнээс хойш хэд хоногийн дараа ургац буюу таримлыг хураахад аюулгүй болсон байхыг зааж өгсөн хугацаа юм. Энэ заасан хоногоос өмнө ургац хураахыг хориглосон байдаг. Хураалтын өмнөх хугацааг мөрдөснөөр тухайн таримлд пестицидийн агуулам зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс бага буюу аюулгүй түвшинд хүрнэ гэж үздэг. Пестицидийн үлдэгдлийн задралт таримлын өсөлтийн хурд, хүрээлэн буй оршины нөхцлүүд болон урмал болон хөрсний микроорганизмууд нөлөөлдөг. Ийм учраас хураалтын өмнөх хугацаа нь тухайн пестицидийн үлдэгдлийг аюулгүй зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл задрахад шаарддаг хангалттай хугацаа байх ёстой. Ийм учраас таны ашиглахаар төлөвлөж буй пестицид хураалтаас өмнө хэдэн өдрийн өмнө хэрэглэх ёстой болохыг мэдэж байх нь зайлшгүй чухал юм аа. Хаяг шошго дээр тэр бүр хураалтын өмнөх хугацааг тодорхой зааж өгдөггүй. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгч маш олон янзаар хураалтын өмнөх хугацааны мэдээллийг зааж оруулж өгсөн байдаг. Жишээлбэл тэд нар дараах байдлаар бичсэн байж болно. Хураалт хүртэлх өдрүүд хураалтаас өмнө 21 өдрийн хугацаанд хэрэглэхгүй байх гэх мэтээр тайлбарласан байдаг. Өөр нэг анхаарч байх шаардлагатай зүйл нь тухайн пестицидийн хураалтын өмнөх хугацаа нь нэг таримлаас нөгөө таримлууд дээр өөр байж болно. Энэ жишээн дээр олон төрлийн таримлууд дээр хураалтаас өмнөх хугацааны өдрүүдийг жагсаасан байна. Учир нь олон төрлийн бүр тусгайлан зааж өгсөн таримлууд дээр хэрхэн хэрэглэх тухай дэлгэрэнгүй тайлбарлаж бичсэн байдаг учраас заавар хаяг шошгийг бүгдийг нь уншиж үзэх шаардлагатай. Яагаад гэвэл зарим мэдээлэл нь сав баглаа боотлын гадна талд нь бичээгүй байх тохиолдлууд олон байдаг. Joy-ийн тохиолдолд бид нарт ургац сургаалтын үе гэж чухам хизээвэ гэдгийг илүү тодруулах хэрэгтэй болж байна. Америкийн нэгдсэн улсын байгаль орчны агентлагийн тодорхойлсноор бол таримлыг тайрч огтлох эсвэл ургамал нь амьд организм байхаа болсон үеийг хэлнэ гэж заасан байдаг. Үйлдвэрлэгчид зарим тохиолдолд жишээлбэл царгас хувцсыг тайрч хадсан тохиолдлыг эсвэл сармис сонгон төмс гэх мэт хүнсний ногоонуудыг газраас ухаж гаргаад талбай дээр хатаасны дараа хурааж авсан үеэс хураалтын үе эхэлдэг гэж андуурдаг. Гэхдээ Америкийн нэгдсэн улсын байгаль орчныг хамгаалах агентлагийн тодорхойлсноор хураалтын хугацааг тодорхойлохдоо тухайн таримлыг тайрч хадаж эсвэл газраас ухаж гаргасан үеэс эхлэх болохоос
харин талбайгаас цуглуулж хурааж авсан үеэс тооцгүй гэж интрепид 2F пестицидийн хувьд царгас дээр хэрэглэх үеийн хураалтын өмнөх хугацааг 7 өдөр гэж заасан байна. Тийм учраас Joy-ийн хувьд хэдийгээр хураалтын комбайн ирсэн ч 7 сарын 10-нд хадаж болохооргүй болж байна. Учир нь 7 сарын 6-ны өдөр пестицидийг цацсан учраас наад зах нь 7 сарын 13 хүртэл царгасын хураалтыг хүрээлэх хэрэгтэй. Хаях шошгоны зааврыг зайлшгүй дагах хуультай гэдгийг байнга санаж байгаарай. Хэрвээ ямар нэгэн эргэлзээ байгаа бол хаяг заавраа маш сайн унших хэрэгтэй. Түүнээс гадна тухайн улс орны хууль тогтоомжийн талаарх ойлголтоо хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн эсвэл ургамал хамгаалал хортны хяналтыг тавьдаг байцаагч зэрэг мэргэжилтнүүдээс баталгаажуулж асуух хэрэгтэй.